За санацгаано ягаа үрдээ номер 9 дахь дугаар тавтай морил. За өнөөдөр энэ дугаараар бүгдээрээ та хичээсэн ч бай, хичээгээгүй ч бай, фейлдсэн ч бай, фейлдтэйгүй ч бай. Бүтлгүүцсэн ч хамаагүй. Амьдралынхаа зорилгыг, сүнсний амьдралынхаа зорилгыг эцэст биелүүлээл дуустгаа гэдэг талаар ярьж өгье. Энийг тэгээ жоохон true crime-тай холбож ярих болно. Puff Daddy, PDD-гийн талаас хийсэн зүйлсийг жоохон дурдна. За голцоо Johnny Somali-гийн талаар сайн жишээ татаж ярьж өгье гэж бодлоо. Johnny Somali-гийн талаар бичлэг хийсэн монгол хүн YouTube дээр байсан надад харагдсан. Гэтэ би сая хайж үзсэн ч олдохгүй байна. Би одоо өгдлөхүүргэн жоохон буруу бичээд иж болцсохгүй. Гэтэ хин нэгэн монголоор бичлэг хийжсэн би санаад байгаа юм да. За гэхдээ ямар ч хэлсэн би шууд recap хийгээд эхлэе те яг ямар ч юуны талаар ярих гэдэг. За Johnny Somali гэдэг нь болохоор ийм стример хүн байгаас хар арьстай стример залуу. За тэгээд мань залуу маань за жаа би тоглоомоос тоглож байгаа байхгүй. Тоглоомоо тоглож байгаа ярихгүй л энэ чинь анхаарал төвлөрөхгүй аюу хэцүү. Окей, за нэг өчөө. Окей. За ястаачлаарай. Johnny Somali-гийн жинхэнэ нэр нь Ramzi Khalid Ismail гэдэг. Тэгээд энэ дугаараар зөндөө эмэгтэй хүний юунд халтсан талаар тэг ингээ халтлагын талаар гэх мэт иймэрхүү сэдвүүд энэ удаагийн ягуур дээр зөндөө дурдаг дээ шүү. Гэхдээ яг хуу амар триггер авах хэмжээ нь бол тэгж амараар ярихгүй. Гэхдээ зүгээр ийм тиймэрхүү сэдвийн талаар сонсоод сонирн болдог хүмүүс байвал өөрийнхөө номер нэгт тавиарай. Тэгээд энэ дугаарыг алгасч болно шүү гэж би сануулъя. За. Тийм за Johnny Somali гэж юм бэ. Johnny Somali гэдэг нь юм хар хэрстэй гадаад стример залуу байдаг. Тэгээд энэ стример залуу болохоор олон орны улсууд руу яваад ингээд стрим хийдэг. Соёлыг нь танилцуулдаг. Ийм хүн байгаа. Тэгээд соёлыг нь танилцуулна гэхээс илүүтэйгээр голцоо нөө rage bait гэдэг хүн байгаа. Rage bait хийнэ гэдэг нь нөө хүмүүсийн дургу хүргэж хандлт авдаг. Хүмүүсийн дургу хүргэх юм бол ингээд илүү их комментод авдаг, хандлт авдаг, ингээд viewers ихсдэг, тэгээ мөнгөтэй болдог. Тэгээ хүмүүсийн дургу хүргэж үзээ ядалтай хүргэж мөнгө олдог. Ийм стример байгаа. За Johnny Somali гэж ихэнх Ramzi Khalid Ismail гэдэг юм залуу байна. 2000 оны 9 сарын 26-нд төрсэн байна. Phoenix, Arizona гэдэг Америкийн Аризона мужид мэдлжээ. Яа одоо энэ ChatGPT-гээр мэдээлэл татаад гараад ирсэн байна. За Johnny Somali-гийн хийсэн онцгой зүйлсүүд гэвэл Японд янз бүрийн Азийн орн, ялангуяа Азийн орнуудад очиж ингэж хүмүүсийн дургуг нөрөгдөг. Одоо монголоор бол CU гэдэг байгаа шүү дээ. CUGS 25 гэдэг байгаа. Тэрний Солонгос болон Японы дүүцхүүц буюу 7-Eleven гэдэг ч юм уу те. Ийм газар руу н ороод тэгээд энэ ч яг convenience store буюу комбини гэдэг байхгүй японоор л комбини CUGS комбини гэдэг гэсэн үг японоор. Тэгээд комбини дотор арх ууж болохгүй гэдэг дүрм гаргацсан байхад Johnny Somali тэрийг харчаад зориуд комбини буюу CUGS архиа аваад тэгээд комбини дотор ингээд сандал дээр сайхан тухал сууж байгаа, арх ууж байгаа, бэлэн гой мэдж байгаа, тэгснээр тэр архиа ингээд асгаж масгаж байгаа, тэг ингээд шал малаар амар асгаж байгаа. Бага гэж стрим хийгээд бичлэг хийдэг. Тэгээд тэр тухайн комбинигийн үйлчлэгч нар нь тэгээ эзэн мэдсэн хурж ирээд Сомалиг хөөх гэж оролддог. Сомали явахгүй гэдэг тэгээ цагдаа магдад уддаг л яадаг лээ. Иймэрхүү байдлаар ингээд дандаа ингээд хүмүүсийн дургуг хүргэсэн, бусдыг доромжилсан айгүй хэм бусдыг доромжилсан шин чанартай зүйлүүдийг хийдэг юм хүн байгаа. За өөр бусад зүйлсүүд гэдэг юм бол за Израиль асуудал үүсгэжсэн байна. Израилийн янз бүрийн түүхэн өв соёлын зүйлсүүдийг доромжилсан байна. Доромжлол асуудал үүсгэсэн байна. Японд асуудал үүсгэсэн байна. Солонгост амар их асуудал үүсгэсэн. За өөр хаан ч гэдэг. Тэгэл ингээл энд явал асуудал үүсгэж яваад байдаг. За өмнөд Солонгосын эмэгтэй стримеруудыг ийм нэмэх 18 байдлаар AI-тай холбож ингэж ийм бичлэгүүдийн зарсан байна. Тэ ингээд хүсээгүйсэн эмэгтэй стримеруудыг пэйж байгаа юм шиг болгоод ашиглаж пэйж байгаа юм шиг болгоод тэгээд дүрсийг нь онлайнаар зарсан цэцэн тараасан. Тэ нэр хүнд нь халтанд дандаа доромжийн шин чанартай зүйл яваад байна. Тэ иймэрхүү зүйлийг хийжээ. За тэг хамгийн том асуудал миний яг голцоо ярих асуудал нь болохоор солонгосчуудын
comfort women гэдэг эмсүүд байд эмэгтэй хүмүүс байсан. Охид жаахан охид байсан. За энэ comfort women гэдэг нь болохоор нөгөө нэг юу дайнд нэмэр бол тэг ингээ юм хувц даавуу цэргийн хувц гэд дайнд та нар хэрэг эмэгтэй хүмүүс хэрэгтэй байна гэж ингэж дуудаад жоох хүүхдийг дуудаад аваа явцдаг. Тэгээд очингууд энэ жоох хүүхдүүдийг цэрэг нэрийн за амар триггерсэд ярих гэж шүү. Цэрэг нэрийн стрессийн тайлхад ашигладаг байсан. Махан биеэр нь эмэгтэй эрхтнэр нь гэд юуг ингээд тэгээд ийм comfort women солонгосын comfort women-ууд өдөрт хэдэлээ нэг 10 нэмэх за магадгүй 40 50 зэргүүдэд өөрийн хүслээрээ бишээр ашиглуулдаг байсан. Ийм зүйл тэгэхээр энэ ярихад амар хэцүү байгаад Jesus Christ амар хэцүү сэдв. I'm so sorry. Үнэхээр уучлаарай гэдэг. Өнөөдөр ярих гэж байгаа сэдв чухал. Тийм ийм comfort women гэдэг ийм өмнө солонгосын эмсүүд жаахан охтод байдаг. 12 настай, 7 настай, 14 настай гэдэг иймэрхүү охтодыг дайны үеэр аваа явчихдаг байсан. Тэгээ ийм ажил код ажил хийлгүүлдэг байсан. Боолчлалт хийлгүүлдэг байсан. За тэгээд энэ охтыг японочууд болохоор энэ ийм юм хийсэн гэдгийг ерөөсө хүлээн зөвшөөрч байгаагүй. Үгүй шүү дээ тийм болоогүй шүү дээ гэх тээ. Наад охтож худлаа ярьж байгаа мэрж байгаа энэ төр гэдэг хав дардаг. Тэгээд японоччоос нөгөө нэг юугаа хав дарддаг шүү дээ. Дайныхаа юу асуудлуудыг ингээл хав дараа яваад байдаг тийм нөгөө нэг хятадын нанжингийн аллаг гэх бас эвгүй нэмэх 10 сэдвтэй юм аллаг болж исэн. Тэрийг японочууд хав дардаа. Үгүй шүү дээ. Тэгээ юу шүү дээ. Уучлалт гуйдаггүй тийм. Тэгээд хятадууд нь болохоор японочудаас уучлалт гуйчаач тийм өөр юм өсгөө нэг асуугаад тахт нь уучлалт гуйдаггүй тийм. Солонгосчууд бас энэ comfort women-ийн асуудал жоох хөхтүүдээ ингээд тийм бүр ингээд олон жилийн турш ингээд яатсан боолчлогдсон асуудлыг зүгээр л хүлээн зөвшөөрчих зүгээр л уучлалт гуйчих илүү дөө мөнгө асахгүй гэдэг тахт нь японочууд ингээд бид нар тэгээгүй гэдэг улаанцаа тэгдэг. За тэгэнгүүт энэ тохиолдол дээр нь яг энэ эмэгтэй хүмүүсийг мартахгүй тулд солонгос эмсүүд хохирсон гэдгийг мартуулахгүй тулд тийм шударгасан автал нь гэдэг одоо тийм шархан намжтал нь шударгасан тогттол нь асуудлыг мартуулахгүй тулд өмнөд солонгосоор хэд хэдэн хөшөөнүүд боссон байдаг. Ийм жоохон охтуудын хөшөөнүүд тэг ингээд зүгээр сандал мандал дээр сууж байгаа зогсож байгаа гэдэг ч юм ингээд айгу ирмэлцэлтэйгээр гэхдээ айгу гонигтайгаар гэдэг ч юм ингээд зогсож байгаа юм үзэсгэлэнтэй хөшөөнүүд баригдсан байдаг. За манай Johnny Samali болохоор энэ тухайн хөшөөнүүд дээр очиод puff daddy ч нэг бахан lube буюу шингэлэгч lubricant ашиглаж Cassie болон бас эмэгтэй хүмүүсийг яг юм боолчлолын бэлгийн боолчлолын асуудал хийдэг байсан гэд гарч исэн мэдээ гарч явах үед Johnny Samali lube аваад lubricant аваад тэгээд солонгосын эмэгтэй хохирогч жаахан насан туршиг охтын эмэгтэй бэлгийн юуны хохирогчдын хөшөөн дээр нь очиод дээр нь ингээд lubricant тасгаад тэгээд ингээд юу яаж магаа ингээд хөдөлж möдлөөд тэр одоо хөшөөнүүдийг ингээд юпгийнхын доороос нь зургийг авч маваад юпгийнхын доош ингээ хурууга хийж mig аимшигтай юм тохиосон. За ер нь амар trigger warning айгу эвгүй байсан юм байна. Нилээн trigger warningтэй бичлэг байж намаа үнэхээр уучлаарай би. Гайгүй хотлоо хэлцсэн бол гайгүй биш байсан байна уучлаарай. Бичлэг. Тийм юу нэмэх 18 зүйлийг хохирогч болж байгаа хүмүүс асуудал амар эвгүүлсэн юм байна уучлаарай. Гэхдээ чухалсаг байх гэж бодож байна. За тэгэхээр Johnny Samali ийм асуудал үүсгэжээ. Тэг ингээд ийм асуудал үүсгэсэн байна. За Японд очсноо Японы метро дотроо олон нийтийн газар Фукушима, Нагасаки энэ төр гэж ойрлж морилсон. Тэг. Тэгээ Фукушима, Нагасаки хорин болохоор нөгөө нэг цөмийн бөмбөг Японд дэлбэрч ирсэн яага тий. Энэ үеэр Япончууд ер нь бол энэ зүйлсийг эмзгээр хүлээж авдаг. Япончууд энэ цөмийн юунд ингээд хохирсныгаа ер нь бол Япончууд айгу хүн дээр тусдаг. Гой тусдаг. Үнэхээр хэцүү тусдаг ийм асуудал бол мөн. Тэгээ монголчууд л тийм асуудал нэрвэгдэг болохоор ойлгохгүй болцсошгүй юун цөмийн юмд яах тий. Япончууд л амар эмзэг тэгээ саяхан IVE гэдэг солонгосын K-pop охтын хамтлаг нэг дуун бичлэгэндээ трейлер гаргахдаа тэр одоо fucking бомбталтын цөмийн бомбталтын үеийн төстэй өдрөө ойрхон өдрөөр нэг өдрөөр зөрөөд гэхдээ ингээд ийм драйвийн нэмэгтэй гүшин I'm sorry гэдэг ингээд намайг уучлаарай гэд бодвол гүмсцэн байсан японочууд имзгэлж ууралсан байгаа байхгүй юу.
манай ингээд цөмийн юунд дэлбэрлэлд өртсөнийг ингэж яалаа. Доромжллоо гэж Японууд уурсан. Тэгэхээр Японууд энэ цөмийн дэлбэрэлтийн асуудлыг амар эмзэгээр хүлээж авдаг. За ерөөсөө хүн дээр тусдаг гэсэн үг. Яагаад гэвэл эндээс ангаагүй энэ шарх авцсан байна шүү дээ. Сэтгэлийн шарх авцсан. Тэгэхээр айгүй хүн дээр тусч авдаг. За тэгэхээр ингээд гадуур зур Нагасаки, Фукушима гэж орилж явах нь ер нь бол айгүй ноцтой муухай бүдүүлэг үзэгдэл бол мөн амар хүчтэй доромж айгүй хүчтэй триггер бол мөн Япончуудын хувьд. За одоо болохоор тэгээд Johnny Somali ингээд баримтлагдаад буу юм болоод шүүх хурлаар хүртэл явсан баха. За одоо тэгэхээр хүмүүсийг deep fake хийсэн те ингээд нэг хүсээгүйсэн Өмнөд Солонгосын эмэгтэй хөөрхөн стримеруудыг огтыг ингээд аваад юу болгосон? П болгосон. Хүслийнх нь эсрэгээр нь П болгож өгсөн. Тэгээд энэ асуудлаар хэрэгт орсон байна. Яал хүлээсэн байна. He's in their travel ban. Тэгээд Өмнөд Солонгос руу явах аялах эрхээ алдсан байна. Тэгээд Өмнөд Солонгосоос бас гарах боломжгүй болсон байна гэж юм. Гэтэ энэ ChatGPT бичсэн болохоор сайн мэдгүй. Тэгээд зарим шүүх хурал одоо явагдсаар байгаа. За тэгээд хэрвээ яалтаа гэж тооцогдох юм бол нэлээд удаан хугацаагаар шоронд суухаар байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар шүүх хурлын өндөрлөөг байгаа гэж бичжээ. ChatGPT. За одоо тэгэхээр сайхан сүнслэг зүйл рүү ярья. Johnny Somali гийн хэрэгээс болоод маш юм том YouTube руу Asmongold те ингээ Hasanabe энэ Twitch stream руу game руу те ингээд ерөөсөө энэ талаар хэргийг сонсдоггүй дуулдаггүй хүмүүс дуулахааргүй байсан хүмүүс Өмнөд Солонгосын хөөрхөн стримруудыг энэ хэрэгт орооцолтолчингууд тэднийх нь фэнууд тэднийх нь геймер фэнууд гэд те тэгээ бас гээд Японы convenience store комбини дээр очиод асуудал үүсгэнгүүд Японы ингээ өдөр тутмын комбинигаар ажил ордог хүмүүс ингээ эргээд гэдэг ч юм ингээд маш олон хүмүүсийн анхааралд Johnny Somali өртөж чадсан. Тэгээ Johnny Somali энийгээ хийж байгаа шалтгаан нь гэвэл зүгээр хандлт аваад мөнгө олохын төлөө. Хэрэг хандлт аван тэр хэмжээгээр мөнгө олдог. Тэгэл болоо. Тэгээ бас магадгүй дотор нь музей хадалт ч юм уу тийм чанартай зүйл байгалах. Тэг голцсон мөнгөний талаа тэгсэн. Тэгээд үнэхээр яг алдартай болж чадсан. Үнэхээр алдартай болж өснөр алдартай болж чадсан. Тэгээд Johnny Somali бол өөрийгөө доромжлоочлолтоо хамаагүй алдартай болчихъя гэж шийдвэр гаргацсан байсан хүн. Тэгэхээр ингээ алдар нэрийн төлөө, мөнгөний төлөө тэ өөрийгөө доромжилдаг төрлийн юм байгаа байхгүй юу? Тэ ингээд магадгүй бас Johnny Somali өөрөө ингээд тэ ингээд нэмэх 18 төрлийн халдлагад бага насндаа өртөжсэн байж болзошгүй. Тэ өртөхдөө тэгж өртөхийн чанар нь болохоор чи ингээд ийм хэд өртчих юм бол ингээ хээдүүлчих юм бол би чамд мөнгө өгье гэдэг ч юм уу те ингээ нэг тийм зүйл багнасанд нь тохиосон байж болно шүү дээ. Ямар ч хэлсэн би өөрийгөө доромжлуул ингээд ашигыг авд юм байна. Би өөрийгөө хохироовол ашигыг авд юм байна гэдэг ийм сүнсний шарах Johnny Somali-д байдаг. Энийг би ингэж яаж гэж амар итгэл дүүрнээр өөртөө итгэлтэйгээр хэлээд байгаа юм бэ гэхээр би зүгээр л толин дасгал гэдэг зүйлийг мэддэг. Толин дасгал, сүнсний толтолтын хууль гэдэг зүйлийг мэддэг. Тэгээ сүнсний толтолтын хууль гэдэг нь болохоор энэ бичлэгээр тайлбарлахад амар цаг нь болоогүй санагдчихээн. Тэгэхээр ямар ч хэлсэн миний ихэрлийн замнал ихэрлийн замлын талаарх групп мөвд хэрвээ байдаг бол амар сайн ойлгож байгаа юм яг юу яриад байгааг толтолтын хууль гэж юу яриад байгаа таал аягүй сайн ойлгож байгаа. Хэрвээ тэр ихэрлийн группын дээр ороогүй бол толтолтын хуулийг анхны удаа сонсч иж болзошгүй. Тэг ямар ч хэлсэн юм толтолтын хууль гэдэг энд айгүй хамаатай. Толтолтын хуулийн дагуу Johnny Somali яагаад бусдыг ингэж амар доромжлоод байна юм болгох ингэж доромжлоо яваад байна гэхэлэр ерөөсөө өөрийгөө номер 1-т хамгийн ихээр доромжлолтогтой холбоотой. Тийм байгаа шүү. За жоохон амралтай бай. За бичлэгнийхээ 2 дахь хэсэг л оръё. Миний ингээ ярьж байгаа чадвар одоо хүртэл миний сэтгэлд хүрдэггүй хэвээрээ би ч одоо YouTube хийгээд онлайнаар контент хийж яриад хэр удаж байгаа лээ. Тэгтэл одоо хүртэл миний ярьж байгаа хэмжээ яг өөрийгөө илэрхийлмээр байгаа хэмжээ ерөөсөө миний сэтгэлд хардаг хүрдэггүй хэвээрээ байгаа. Тэгээ миний ярьж байгаа байдал миний сэтгэлд хүрэхгүй байхлаар сонсож байгаа хүмүүс бас яг миний эмзэглэл гэдэг ч юм уу те өөрийгөө шүүх мэдрэмжийг мэдрэнгүүтээ санааж ярьж чадахгүй байх гэх магадлал амар өндөртэй. Тийм болохоор тиймэрхүү комент бичээд хэрэггүй шүү. Ингэж надтай тэр энерги надтай холбогдох шаардлага байхгүй тий. Болж байгаа гэдэг ч юм ингээд болж байгаа юм бол байгаа штэ. Болж байгаа юмар нь хүнтэй холбогдох хэрэгтэй байхгүй юу? Тэгэх юм бол
big day warmer гэдгийг сануулж өгөө. Юу л ярьчих та. Би бол айгу өөрийгөө ойлгомжтой юм ярьлаа гэж бодоод яриад эхэлсэн. Яриад дуусны дараа гэд ярьсан мөргөлөө бодсон чинь нэг ойлгомжгүй юм ярьсан юм шиг санагдчихлаа. За. Гэхдээ яг миний юу хэлхийг санааг одоо яг юу гэнтэй ингэ жоохон амгалан сонсох юм бол ойлгох бүрэн боломжтой. Хитрхээ толгой гашилгаад бодох юм бол ойлгомжгүй болчихно. Яа би юу яриад байна? Oh my god. За нөө хөсөн баас гэдэг шүү дээ. Хөсөн баас ингээл подкастэнд оруулчихдөө саний тэнэгэлцэж байгаа, бүдэрж байгаа. Тэ юу болоод байна. Тэр подкастэнд оруулчихдөө чаавс. Okay, so миний хэл өнөөдөр нэг л биш. Нэг л хэл зөвлөрдөггүй, зөвшөрдөггүй. За яах вэ? Хичээнэ. За. Толилтын үлгэрч тийм зүйлүүдийг авахны. За, Johnny Somali-гийн амьдралын зорилго бол fucking cultural issue, гадны ийм соёлыг сурталчлах, гадны орнуудад тохиосон ноцтой зүйлсүүдийг сурталчлах, тий. Ийм асуудал ийм орнд тохиож ирсэн байна гэнгээ сайхан. Сурвалжлага хийгээ явах гэдэг ч юм уу. Одоо speed шиг, I show speed гэдэг газар байдаг шүү дээ Монголд ирчихсэн. Тэрнтэй ер нь жоохон төстэй амьдралын зорилготой залуу гэсэн үг. Стример л юм чинь те олны анхаарлыг ингэж аваад татаад хээ ийм асуудал ингээд ийм асуудал тохиож ирсэн байна. Тэгээ энэ асуудлын талаар хүмүүс мартцсан шүү гэдэг ч юм ингээд сануулах тийм амьдралын зорилготой хүн. Бас нөгөө Nas Daily гэж залуу байдаг тийм үү. Монголд бас ирж ирсэн Nas Daily. Тэрнтэй ер нь төстэй гэсэн үг. Тэрнтэй төстэй I show speed-ийн Монголд ирээд хийсэн зүйлтэй төстэй. Энэ бол Johnny Somali-гийн өөрийнх нь жинхэнэ амьдралын зорилго юм уу? Тэгээд энэ амьдралын зорилгоо биелүүлж чадсан уу гэвэл дин чадсан. 100% чадсан. 100% чадсан. Johnny Somali тэг ингээд солонгосчуудын тэр эмэгтэйчүүдийн хохирсон comfort women-уудын тэр жоохон хохирсон охтын хэргийг шинээр сэдрүүлж чадсан. Япон улс чинь тэрийг хав дарах гэдэг байхгүй юу? Солонгос улс нь болохоор санаараа эргүүл санаараа бити мартаараа гэдээ бүр ингээ уусаас гуйдаг байхгүй юу? Тэ ингээ иргэдээсээ гуйгаа бити энэ явдлыг мартчих болохгүй шүү. Ямарваа нэг юм тэгшэртэл энэ нөхцөл байдал чигдэртэл бүгдээрээ мартчих болохгүй шүү гэд тэгдэг юм асуудал байхгүй юу? Тэгээд энэ асуудлын хамгийн том аимшиг нь бол мартагдах. Ерөөсөө л ингээл мартагдаал хинт ч хамаагүй эртний нэг түүхийн нэг хэсэг гэдэг ч юм уу эсвэл түүхийн биш ч нэг хэсэг түүхийн хэсэг байха болдог ч юм уу. Эннээс энэ comfort women-ууд амар айдаг. Бидний шаналл зовлон ингээ мартагдчих үедээ гэд тэ. За. Тэгээд Япончуудын хувьд бас тэр Фукушима, Нагасаки тэ энэ аимшигт гэмтрэг Америкийн үлдсэн гэмтрэгүүд нь бас мартагдчих үедээ тэ хүмүүс за гэл орхичих үедээ. Тэгээд тэр алдааг дахиад аль нэг улс гаргах үедээ цөмийн бөмбөг хайдаг энэ алдааг тэ ингээ энэ аимшиг терроризмыг ямар ч юм учир шалтгаангүй терроризмыг дахиад хий нэгэн хүн үлдэх үедээ гэдэг юм адас болон worry санаа зовнил Япончуудад байгаа. Тэгээд Johnny Somali болохоор өөрийн амьдралын зорилгоо үнэхээр сайхан гүйцэлдүүлж чадсан. Тэр Johnny Somali-гийн амьдралын зорилго бол энэ зүйлсүүдийг сэргээх, мэдээг анхаарлыг авчрах, анхаарал татах байгаа байхгүй юу? Fucking attention whore амьдралын зорилготой байгаа байхгүй юу? Тэг ингээд анхаарал татаад байгаа зүйл дээр анхаарлыг авчирдаг юм амьдралын зорилготой. Тэгээд тэр дундаа юм cultural олон улсын. Тэгээ олон улсын өөр улсуудын ийм улс хоорондын international мэдээ илүү ингэж хандсан юм амьдралын зорилготой хүн хүүхэд байгаа байхгүй юу Johnny Somali гэдэг чинь тэр яа үнэхээр төгс гүйцэлдүүлсэн. Гэхдээ гээд хүн амьдралын зорилгоо биелүүлэх тусам баяжих дүрмтэй. Ер нь бол тийм. Та баяжмаар байвал ерөөсөн амьдралынхаа зорилгынхаа дагуу амьдрах хэрэгтэй. Тэгээд амьдралынхаа зорилгын дагуу амьдрч эхлэх үед ихэндээ хэцүү байж болно. Ихэндээ өмнөхөөсөө ч илүү ядуураад санхүүг болоо те ингээ өмнөхөөсөө ч илүү нэр хүнд алдаад ингээ өмнөхөөсөө ч илүү их юм үзий ядалтыг аваад ингэж болно. Гэтэ энэ нь болохоор зүгээр сорилт төдий. Сорилт нэг бол үл юурэ төлж байгаа төдий. Заяа. Тэгээд тэгжиж та юу өөр амьдралын зорилго ч ингээ сайхан жигдрээ тэгшрээд ингэж явах учиртай сорилтыг даван байж. Гэхдээ тийм байна. Тэгэхээр хүн амьдралын зорилгын төлөө л их хөрдөлтөйгөө нийлдэг. Амьдралын зорилгын төлөө л дэлхий дээр ирдэг. Амьдралын зорилгоо биелүүлэхгүй гэх юм бол ерөөсөө дэлхий дээр амьд байхын шалтгаан байхгүй. Одоо тэгээд дэлхий дээр ингээ амар олон хүмүүс эморцсон, депрессцсэн, сэтгэл нь гутарцсан тий амьдрал нь ингээл хоосон мэдрэмж авдгийн шалтгаан нь энэ хүмүүс амьдралын зорилгоо л хийхгүй байгаатай холбоотой.
Заяа. Тэгэхээр ингээд хүн ерөөсөө гой хань ажилтай болох гэж дэлхийд ирдэггүй. Ихэр төлтөөгөө нийлж байгаа шалтгаан нь ингээд амьдралын зорилгоо яг ингээд төгс гар хамтарч хийдэг хантай болохын тулд хүн ихэр төлтөөгөө нийлхийг хүсдэг. Тийм зорилгоо л ингээд сайхан яг төгс хань ажил болохыг хүсдэг. Өөр шалтгаан байхгүй. Яг амьдралын зорилгоо л дэлхий дээр ирсний номер 1 шалтгаан байдаг. Хүн болгоны энэ бол ерөөсөө амьдралын зорилго. Амьдралын зорилго бол хамгийн чухал сэдв. Тэгэд амьдралын зорилгот хамгийн сайн өндөр дэмжлэг болдог сэдв нь хайр. Хайр дурлал хос хань. Хайр дурлал хос хань гэдэг энэ зүйл нь амьдралын зорилгын хамгийн том нэг бол шаврын хаалт болдог. Эсвэл хамгийн том одоо enabler буюу хамгийн их ингээд амьдралын зорилгыг боломжтой болгож өгдөг нь л хинтээ ханилж байна вэ? Хинтээ өдөр тутмынхаа амьдралыг өнгөрүүлж байна вэ? Тийм учраас ихэр төлөвийн сэдв чухал байдаг бахны. За мэдээж ихэр төлөвгөөрөө та амьдралын зорилгоо биелүүлж болно. Одоо Johnny Somali хүртэл айгүй их эго, айгүй их хорлол, айгүй муу энергитэйгээр, айгүй их сөрөг карматагаар амьдралын зорилгоо биелүүлж чадсан байна. Тэр хүн яаж иж байгаа л амьдралын зорилгоо ер нь бол биелүүлдэг. Гэхдээ Johnny Somali ингэж амьдралын зорилгоо биелүүлснээрээ хожсон уу гэвэл хожоогүй амар ялагдсан тийм үү. Яагаад гэвэл одоо юу гэдэг Johnny Somali-гийн хийсэн үйлдэлүүдээс нь Солонгос улс тодорхой хэмжээнд хожиж байгаа. Тэ за магадгүй тэр охтынхаа хөшөөг бузарлуулж гэн. Гэхдээ энийг чи ангаачих юм бол гэдэг ч юм уу те. Эн чинь бас солонгосчууд өөрийнх нь юуг нь илрүүлээд байгаа байхгүй юу? Солонгосчууд өөрсдөө тэр охтыгаа одоо ингээд доош нийт ингээ юмхан чинь үздэггүй те ингээд юу гэдэг идэр одоо гэдэг ч юм уу те ингээд жоохон тэр охтыгаа тэр хөшөө мөшөө тэр түүхээ доош нь хардаг ийм үзэл санаатай солонгосчуудын солонгосын ерөнхийлөгчийн гэдэг ч юм уу энэ үзэл бодол ингэж толдож гарч ирж байгаа байхгүй юу. Хэрвээ солонгос улс өөрөө тэр чигээрээ их дийлэнхүүдээ энэ охтыг хүндэлдэг, энэ охтыг хайрладаг, энэ охтыг тэг ингээ өрөвддөг, инэрдэг, хайрладаг байсан бол ямар ч гадны хүн ирээд энэ хөшөөнүүдийг бузарлах яаж чадахгүй. Яаж энэ гадны Johnny Somali энэ хөшөөнүүдийг бузарлаж чадсан бэ гэхээр солонгосчууд нөөрөө энэ хөшөөнүүдийг хүндэлдэггүйтэй холбоотой. Магадгүй энэ хөшөөний хажуугаар явахдаа ингээ нулимаад өнгөрдөг гэдэг ч юм уу. Эсвэл тэр хөшөөний хажуугаар өнгөрөхдөө ингээ муухай сэжгийн мэдрэмж авчаад өнгөрдөг гэдэг ч юм уу те. Тэрнтэй холбоотой солонгосчууд ч өөрсдөндөө үлддэг юм хээгийн асуудал зөндөө байдаг шүү дээ тий. Anthropometric байна. Гэх мэтчлэн тэгээд тийм ээ. Тэгээд би юу ярьж байгаа fucking алга болчихвоо. Йоо. За тийм тэгэхээр солонгосчууд бас ингээд яг өөрсдийнхөө хөвшөөг бузарлуулахын үед бузарлуулсан гэвэл тийм. Гэхдээ энэ нь солонгосчууд нэгт өөрийнх нь асуудлуудыг нь ийлэлгэж харуулж өгч байгаа. Хоёрт тэдний яг туйлын хүсдэг зүйл буюу энэ хөшөөнөрийн талаар те энэ охтын талаар хинч тийм мартаасаа гэсэн хүсэл нь бас тодорхой хэмжээнд биелж байгаа. Тэгэхээр солонгос улсыг бас ингээд нэр хүндэд гаргаж байгаа. Тэгээ энэ талаар ч олон улсад шуугах тусам туризм буюу аялал жуулчлалыг сонирхож ирэх судлаачид те энэ дээр анхаарлаа хандуулах хүмүүс ихсэн. Тэ солонгосчуудад ингээд дэмжлэг хэрэгтэй мэн ийм мухай түүх болж исэн юм байна гэ тэ өрөвдөх хайрлах энэрх хүмүүс нь ч гэсэн дагаад ихсэн. Тийм болохоор энэ бол хожил бол муу байхгүй юу. Тэгэхээр нэг талд Johnny Somali амьдралынхаа зорилгоо яг ингээд зөвөр яг хийх ёстойгоор хийж болох байсан. Яг хийх ёстойгоор амьдралын зорилгоо хийнэ гэдэг нь болохоор яг л Nas Daily шиг эсвэл I Show Speed шиг гадаар орнуудаар яваад гэхдээ зугаатай талыг нь жоохон хар бараан түүхийнх нь хар бараан зүйлсүүдийг нэлрүүлдэг гэдэг ч юм уу те ийм ингээд хөшөө байсан байна энэ нөхдөд ийм зүйл тохиосон байна гэдэг ингээд явж чадсан болвол хүндэтгэлтэйгээр те доромжийн ингээд ийм шарах Johnny Somali дээр штэ тэгээ энэ доромжийн шарах нь өөрт нь байн тулгаруулдаг шалтгаан энийг яаралтай ангаах учиртай учраас ингээд энэ доромжийн шарах түүндэг айгүй хүчтэйгээр илэрдэг байгаа байхгүй юу те. Тийм тэгэхээр ингээ аюу хүндэтгэлтэйгээр Johnny Somali амьдралынхаа зорилгыг ингээд яг зөвөр биелүүлээд тэгээд тэрнээсээ их хэмжээний ашигыг хүртэхийн тулд хүндэтгэл гэдэг зүйл Johnny Somali хэрэгтэйсэн. Хийж байгаа зүйлийг хүндэлж чадсан бол өөрийгөө хүндэлж чадсан бол Johnny Somali баяжих байсан, алдартай болох байсан. Nas Daily шиг, I Show Speed шиг тийм баяжих байсан байхгүй юу? Гэтэл Johnny Somali тэгээгүй хүндэлж чадаагүй. Johnny Somali-гийн хувьд хүндлэл гэдэг бол амар чухал зүйл байсан. Энэ хичээлийг сурч чадаагүй учраас хүндлэлийг сурах юм шаардлага тий. За чи энэ бяцхан бацаа энэ хүндлэл гэдэг хичээлээ сурахгүй байна.
энэ хүндлэл гэдэг хичээлийг заавал сурах хэрэгтэй гэд ингээ одоо шоронд их явж штэ тэ бүр шоронд орох хэмжээнд ингээ бүр ингээ болсон байж штэ. Тэгэхээр I show speed энэ насандаа хүндлэлийг сурна уу, дараа насандаа хүндлэлийг сурна уу хамаагүй хизээ нэгэн цагт хүндлэлийг сурах хэрэгтэй. Тэгээд хизээ нэгэн цагт хүндлэл гэдэг зүйлийг сурч чадах юм бол манай Johnny Somalia баяжин аз жаргалтай нөхөр төлтөөгөө нийлэн амьдралын цэцэглэн тэгээд дэлхийд зөндөө хэрэгтэй юмд хийж чаддаг болно. Тэгээд энэнд бол бурхан хорвоо ертөнд сахиуснууд удаан хүлээж чадна. Хязгааргүй хугацаагаар хүлээж чадна. За Johnny Somalia энэ насандаа ингээ магадгүй шоронд гээд очиод нас арчлаа гэж үү те. Тэгсэн ч гэсэн хамаагүй за дараа насандаа дахиад энэ доромжийн тэгээ хүндлэлийг сурах шаардлагатай сургамж циклэн давтагдсаар л байх болно. За миний хувьд миний ихэр дөл бит хоёрын хувьд бол их цан гэдэг энэ зүйл сурах шаардлагатай байсан байгаа. Бид хоёр хоёулаа болохоор амар авьяастай хүмүүс ингээ цаанаасаа өгөгдөлтэй авьяастай. Одоо яасан өнгөрсөнсөндөө их зөв юм хийсэн юм уу яасан ямар ч хэлсэн ингээ юу л авьяастай хүмүүс болоо мэндэлсэн. Тэгээ бид хоёрт тулгардаг хамгийн ойрхон тулгардаг асуудлууд гэвэл нэгт ингээ айдас халдлагын айдас юмрэнэтэй. Тэгээ халдлагын айдас нь бид хоёрын айдас нь уу эсвэл ингээ зөвхөн хүн төрлөختний айдас мэдхгүй тэрийг би одоохондоо учир нь болоогүй байгаа. Ямар ч хэлсэн халдлагын айдас бид хоёрт байдаг. Хоёрт их зан бид хоёр их зантай их зангийн айдас байдаг. Хэрвээ их зантай бол бид хоёр амьдралын зорилгоо яг зөв хийж чадахгүй. Тэгээ би ягаан урд подкастыг ингээ видео тоглоом тоглож байгаа өөрийгөө нэг сериус хүлээж авч маахгүй байжгаад тэгээ яриа мэрэний асуудалтай чигээрээ те ингээд хийгээд явж байгаа маань дандаа ингээд юу гэх би чинь байгаагаар үн цэнтэй байна гэдгийг ингээд төгс би чинь үн цэнтэй байхын тулд төгс авах шаардлагагүй байна гэдгийг надад ойлгуулах зорилготой байхгүй юу. Тэгээ би өөрийгөө би чинь заавал үн цэнийг авчрахын тулд тэгээ нийгэмд нөлөөлөхийн тулд ажил хийхин тулд би чинь төгс авах шаардлагагүй юм байна. Ингээ сайхан chill, relaxed байдлаар тайвнаар хийж болд юм байна гэдгийг ингээ сурах хэвээр. Ингэж сурах юм бол бид хоёр хаг байж байна. Миний ихэр дэл бид хоёр хаг байж байна. Тэгэхгүй ингээ бид хоёрын тийм яг сургамжил тэр их зан гэдэг чинь нөө хитрхи өөрийгөө сериус хүлээж авах хитрхи ингээд гү заавал төгсөх хэрэгтэй гэсэн тий. Төгсөл биш бол үнцэнгүй гэсэн. Би л төгс биш бол би л үнцэнгүй гэсэн гэдэг ингээд ийм үзэл бодлоос их зан үүсдэг. Их заныг хүмүүс болохоор нөө юу гэж бодоод байдаг тий. Arrogance гэдэг англиар их заныг би өөрөө юу гэж андуурдаг байсан. Тэгээ ихэнх хүмүүс юу гэж надад ойлголттой байсан. Ер нь нийгэм их заныг юу гэж андуурдаг вэ гэхэлэр нөө нэг би л бусдаас дээр гэсэн юм хандлага гэж бодох гэдэг тий. Гэхдээ хин нэгэн хүн ингээд би л чамаас дээр би л бусдаас дээр гэдэг ингээд ийм хандлага гаргаад яваад байгаа бол эннийх нь огт нь би төгс авах хэвээр би төгс биш байж болохгүй гэсэн юм дарамт шахалт те өөрийгөө өөрөөсөө хитрхи төгсийг хүссэн өөрөөсөө хитрхи төгсийг шаарддаг ийм л үзэгдэл байгаад байгаа тийм үү. За миний ихэр төлбөртөр амьдралын зорилго яах вэ? Битэрийн сургаал бол тийм ээ. Тэгээ одоо сурч л байгаа. Хичээж л явна. Тэ ингээд жоохон хамаагүй, жоохон назгаа юм контент хийдэг. Зоригтойгоор хийдэг ингээд ийм тал дээр хичээж байгаа. Ангааж байгаа 7 хоногт 2-3 удаа ангаадаг. Давхар ангаагаал байдаг. Тэгэл ангаагдаж дуусдаг. Тэгээ бид ер нь хувь заяанда эвлэрсэн. За ингээл баг үүрд ангаах юм байна дөө гэд. Энэ их цааны асуудлыг өөрөөсөө төгсийг хүсдэг. Тэгээ perfectionism-ийн асуудлыг үүрд л ангаах юм байна да. Амарч чаддаггүй бас амарч чаддаг асуудал байдаг. Асуудал байгаа бид хоёр шүү дээ. Амарч чаддаггүй. Тэгээ өөрсдөө амрааж чаддаггүй. Гэж жоохон назгаа зугаатай байж чаддаггүй. Хитрхи сериус, хитрхи ингээл тэ ажил. Хитрхи төгс гэл ингэдэг. За тийм байна. Тэрийг миний ихэр төлбөртөөр ангаах хэрэгтэй байх нэ. За Johnny Somalia-гийн хүндлэлийг сурах хэрэгтэй байх нэ. Окей, тэгээд хүндлэлийг сураагүй учраас тэр чинь хүн амьдралын зорилгоо биелүүлэхийн хувьд бол биелүүлсэн. Гэхдээ амьдралын зорилгоо биелүүлээд хүртэх ёстойсэн шагналаа хүртэж чадахгүй байхгүй тий. Тэгээ санхүүн яг орж ирэхгүй байхгүй тий. Яагаад гэвэл нэгт Johnny Somalia амьдралын зорилгоо яг биелүүлэх ёстой байснараа одоо юу гэх юм амьдралын зорилгоо өөртөө болон бусдад халтайгаар биелүүлэхээр ингээ шагнал нь байхгүй болчихно. Гэхдээ хийх ёстой юм хийгээд дуусчихна гэдэг ч юм уу те. Амьдралын зорилгоос нь ашгийг авах ёстойсэн хүмүүс нь ямар ч хэлсэн тодорхой хэмжээ ашиг авчиж байгаа юм тийм үү. Гэх мэтчлээ ингээд ийм зангилаатай сони асуудал үүсэж байгаа. За одоо Puff Daddy-гийн талаар бүгдээ ярилцсан. За Puff Daddy-гийн талаар нэг нуршиж яриад яах вэ? Гэхдээ ерөнхийдөө яг энэ амьдралын зорилгын сэдвтэ бас Johnny Somalia-тэй төстэй сэдвээр ярих юм бол Puff Daddy-гийн хийсвэрлүүдийг харах юм бол маш олон хүмүүсийг үл хөндлөсөн, маш олон хүмүүсийг хүмүүс рүү халтсан,
маш олон хүмүүсийн хил хязгаарыг зөрчсөн. Тэ? Violence их хэмжээний ийм би мах бодийн хүчирхийллийг аягүй хүүлсэн, тэ? Puff Daddy тийм нэгт яг уу Холливуд алдартай болохын тулд ингээд өөрийнхөө биеийг гаргуунд нь гаргах хэрэгтэй гэсэн үзэл бодлоос Puff Daddy-гийн мэрэгжил үүссэн. Ингээд одуудтай ингээд би юу ч хийгээд хамаагүй ерөөс одоо ингээд хоол сойгоод өдөр алга ингээд булчнаа ингээд эвдлэн байж гой биетэй болоод гэдэг чим үнэхээр өөрийнхөө мах цэсээ ингээд зовоон байж алдартай болсон ч яах вэ гэсэн ийм үзэл бодлын үндсэн дээр Puff Daddy-гийн мэрэгжил үүсэж байгаа. Тийм хэрэгцээ хүмүүстэйсэн байж та тий өөрийгөө зовоогоод ч шалтгаан биеийн үнэлээд ч шалтгаан ингээд алдартай болчдөг хэрэгцээ хүмүүст байсан. Тэрийг нь Puff Daddy бүрдүүлж өгсөн тий хүмүүсийн тэр хүслийг нь бүрдүүлж өгсөн. За хоёрт тийм ээ. Тэгэхээр Justin Bieber энэ төр ингээд ер нь зөндөө хүмүүс гэж боддоо шүү дээ. Ингээд баячрын тул алдартай болохын тулд юмн төрхийн тулд ингээд биеэ зарах хэрэгтэй. Биеийг л зарах хэрэгтэй тий. Одоо юу гэх уурхаа мурхад ажиллаж байгаа одоо уурхаачд бол ингээд шууд тараа биеэ ашиглаж байгаа шүү дээ. Биеэ ингээд өвтгөөл. Тэрээ та одоо олимпийн спортод оролцож байгаа хүмүүс ч биеэ айгуу заваад юм билээ шүү дээ. Тий. Ингээд хоолоо сайдаг зөндөө хүмүүс нөө body dysmorphia энэ төр bulimia энэ төр зөндөө юм eating disorder-ууд үүссэн байдаг энэ төр гэл тий. Тийм тэгэхээр ч энэ хүмүүс нэг юу бие ингээ яг ингээд айгуу дарангуулж иж их хэмжээгээр дарангуулж иж ингэж биенээсээ ашгийг авдаг гэх юм үр дүнийг авдаг ийм үзэл бодол баггүй хүмүүст байдаг тий. Тэгээд байдаг учраас тэрэнд нь Puff Daddy-гийн мэрэгжил үүсчээ. Тэрнээс болоод Puff Daddy ийм өндөрлөх төржээ тий хэмжээний ашиг болж яад бол өөрийгөө зовоон байж алдар нэрд гарахыг хүсдэг хүмүүс зөндөө байдаг. Тэгээд энэ ажлыг Puff Daddy хийгээгүй байсан бол хий нэгэн өмнөөс нэгээд хий нэгэн Puff Daddy-гийн өмнөөс хүмүүсийн хүслийг нь биелүүлж өгөөд баяжж байгаа алдар нэртэй болж ах байжээ. За тийм ээ. Гэтэл Puff Daddy-гийн одоо хувийн өөрийнх нь амьдралын зорилгынх нь байр суурийг нь харъя. Тэгэх юм бол Puff Daddy-г маш олон хүмүүс ижил хүстэй гэж ярьдаг. Straight биш. Эрэгтэй хүн сонирхдаг тий. Тэгээд Puff Daddy яг үндэ Tupac-ыг хөнөөсөн гэдэг юм яриа байдаг. Тэгээд Tupac бодулчихсан шүү дээ. Тийм. Тэгээд хүмүүс маш олон хүмүүс болохоор нөгөө нэг юу Puff Daddy Tupac-ыг хөнөөсөн гэж ярьдаг. Яагаад яаж гэхэлэр юу Tupac-ыг амьд байх үед Puff Daddy юу яадаг байсан? Би тоглоом дээр жоохон буруу юм ичлээ. Puff Daddy Tupac-ийг ингээ дагаал яваад байдаг байсан ингээд. Tupac хаяун тийшэнд дагаал яваад дагдаг байсан. Tupac амар дуртай байсан. Тэг ингээ зарим хүмүүс ингээ яг үнэхээр краштай байсан гэж ярьдаг. Puff Daddy Tupac-тай айгу краштай байсан тий. Тэгэл ингээл Tupac-ийг амар хүндэлдэг ингээл Tupac-тай амар ингээ наалдамхай байдаг байсан. Гэсэн энийг бол харсан өнөдрөө харсан сонссон үзсэн хүмүүс л амар олон байт юм байлээ. Тийм тэгээ бас түүнээс гадна Puff Daddy ч нөө Justin Bieber-тай айгу дуртай тий. Justin Bieber ингээл тий айгу дуртай. Тэгэхээр ер нь бол Puff Daddy бол straight биш, ер нь бол ижил хүстэй гей залуу гэж маш олон хүмүүс хүрээнийх нь хүмүүс таамагладаг. Тэгээ бодоод үзэнгүүт Puff Daddy хэрвээ гей хүн болвол гей хүн байж амар олон эмэгтэй хүнтэй унтсан тийм үү. Амар олон найз охинтой байж байсан. Эхнэрүүдтэй ч байж үзсэн. Тэгээ тэр эхнэрүүд нь зөндөө хүүхдүүдтэй ч болсон гэж бодхолоор тэ Puff Daddy ингээд яадаг байгаа байхгүй юу? Өөрийнхөө хил хязгаарыг амар зөрчдөг байж таарж байгаа байхгүй юу? Тэ энэ ч одоо гей хүн ижил хүстэй хүн өөрийгөө үгээд тэ өөрийгөө ингээд эрэгтэй хүн гэж мэдрэхийн тулд ингээд өөрийгөө хүчээр эмэгтэй хүнтэй унтуулдаг гэдэг ч юм уу. Яагаад эмэгтэй хүмүүстэй унтдаг байсан тэр шалтгааныг би мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн гоё харагдахын тулд тодорхой хэмжээний нэр хүндийн тулд гэдэг ч юм уу. Эсвэл ээж нь багаас нь ингээд PDD-д хүрдэг байсан ингээд энтэй холбоотой гэж болцсохгүй. Ямар ч хэлсэн Puff Daddy өөрийгөө bisexual гэж бол ярьдаггүй. За тэгээ угаасаа гей гэдэг нь ойлгомжтой. Тэгээд Ciara буюу PDD найз охиндоо хийсэн зүйлсүүд нь хүртэл ингээд найз охиныгоо хүчээр өөр эрэгтэй биеийн үнэлэгч нарыг ингээд айгүй гой биетэй царайлаг тэгээд ийм булчинлаг ийм ирчүүдийг авчирж агаад ингээд найз охинтой гонтуулдаг байсан заяа хүчээр гэхдээ.
Ингээ найз охиндоо мансуурлах байсан тэр өгч мөгж байгаа зодож модж байгаа. Яг нь арай л амар юм ярьчлаа уучлаа. Гинэт амар trigger warning ороод ирлээ. За үнэхээр уучлаарай. Би энэ бичлэгийг гаргахаас өмнө Newland trigger warning байгаа шүү гэдгийг сануулъя. Description дээр нь тий. Тэгдэг байсан. Тэгэхээр Puff Daddy тэр Ciara буюу найз охиныгоо харж биш тэр ингээ ирчүүдийг харж ингээ яадаг байсан байгаа байхгүй юу тий. Таашаал авдаг гэсэн байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр чи ингээд ийм одоо хэрвээ та одоо би өөрийгөө бодож байгаа байхгүй. Би чи straight эмэгтэй, би эрэгтэй хүн сонирхдаг, эрэгтэй биеийг сонирхдаг. Би өөрөө эмэгтэй хүн. Тэгээд намайг хүчээр ингээд эмэгтэй хүнтэй унтуулах, ингээд ойртуулах, татансуулах гэх юм бол би үнэхээр хэцүүднэ. Надаа үнэхээр муухай байна. Би ингээд үнэхээр би эмэгтэй хүнд дургуудаа биш заяа. Зүгээр л миний сонирхол тэр биш шүү дээ. Тэр байтгаа би одоо юу гэх джинс өмсөх дургуун хүн хэрнэ гэдэг хүчээр ингээд те маш олон жилийн турш намайг ээж надад ингээд джинс өнсүүлээд гэдэг ч юм уу. Ингэх юм бол эн чинь бас хүчлэлт мөн байхгүй. Эн чинь хүний хэлийг зур зурчилт мөн байхгүй юу те. Өмсмөрг байгаа хувцасыг хүчээр өмсүүлэх чинь хүчлэлт хэлийг зур халдалт мөн байхгүй юу те. Тэгтэл PDD яг ингээд industry дээр гэдэг ч юм уу яг show business industry дээр гоё харагдахаар байсан уу эсвэл ямар ээжээсээ басна уу гэд эсвэл хүмүүсийн хүлээлтээс басна уу өөртөө тавьсан хүлээлтээс басна уу гэд юу яадаг байсан хүчээр эмхтэн унтдаг байсан. Тэг ингээд амар олон тэг маш олон ирчүүд ч нөгөө нэг ямар эмхтэд хажуудаа өөртөлсөн байгаагаараа өөртөө чимдэн штэ тэ эмэгтэй хүмүүсээр өөрийгөө чимдэг эмэрчүүд байдаг. Эмэгтэй хүмүүсийг objectify гэдэг, эмэгтэй хүмүүсийг accessoire шиг ашигладаг тэ. Ялангуяа арай жоохон юм workaholic чанартай, өндөр хэрэгэн зэрэгт хүрэх дуртай, CEO захирал махирал митинг гэдэг хүмүүс чинь ингээ модельүүдийг сонирхоод яваад байдаг чинь ерөөсөө тэр модель би энэ моделийг юу яадаг, эшцдэг гэж ингэж ярьж нэр хүн цуглах дуртай байдаг штэ тэ. Энийг би мэдгүй биш мэднэ. Зөндөө true crime сонсчихсан тэгээд зөндөө олон хүмүүс талентсгал хийжсэн зөндөө олон хүмүүс ингээд сүнсний асуудлыг дээр харж байсан хүний удаас би чи мэдэн штэ иймэрхүү зүйл мэдэхгүй ш мэдэн штэ тэгдэгтэй тэг ялангуяа юм жоохон хүмүүсийн хар бараан сэтгэх хар бараан мэдрэмжүүдийг ингэж судлах анализ хийх ойлгох туртай ч хэлэх үү тэгээд тэгэхээр иймэрхүү зүйл тохиодог ийм өрчүүд жоохон эмгтэйгээ заавал ч хөөрхөн байх хэрэгтэй гэдэг ирчүүд ер нь жоохон эвгүй шүү ингээд таныг хүн гэж харддаггүй гэсэн үг таныг өөрийнх нь аксессуар тэг өөрийнх нь нэр хүндийнх нь хэрэгсэл гэж харддагтай холбоотой юм шүү. Тэгээд энд нь яг дуртай эмэгтэй хүмүүсээс байдаг ингээд гэж аксессуар болгохтой ингээд эрэгтэй хүний ингээд нэр хүндийг нь өсгдөг юм сарнай мэт гэдэг ч юм хажууд нь байж байгаа сарнай мэт ингээд байх дуртай эмэгтэй хүмүүсээс байхгүй биш байдаг. Тэр яг тийм тэгэхээр PDD эмэгтэй хүмүүсийг дандаа нэр хүндийн хэрэгсэл болгож ашигладаг тий. Миний хажууд ийм хөрх эмэгтэй байна. Тэгэхээр би хүчтэй эрэгтэй хүн гэсэн үг гэдэг ийм байдлаар. Гэтэл PDD маань гей шүү дээ. Ижил хүүснэ шүү дээ. Тий. Тэр нь бол ер нь бол тодорхой өөрөө ингээд хүлээн зөвшөөрдөг болохоос хүлээн зөвшөөрөх нь өөрийнх нь нэр хүндэт нь хүсэж байгаа зүйлийн эсрэг учраас мэдээж хүлээн зөвшөөрөхгүй. Ээж нас зөвшөөрдөггүй ч болцсохгүй тий. Яг л ээж нь PDD ээжтэйгээ ярилцсанд орж ирсэн байх магадлал айгу өндөр байгаа тийм үү. Тэгэхээр чинь ингээд амар хэцүү асуудал байхгүй тийм. Хил хязгаар зурчигддаг асуудал. За тийм байна. Тэгээд PDD чинь болохоор өөрөө артистуудынхаа хил хязгаарыг нь хамгаалах, тэгээд dignity-г нь хамгаалах, артистуудынхаа тэр нандин үн цэнтэй зүйлсийг нь хамгаалдаг. Тэгээд хамгаалдаг байж ээж тэ аюулгүй байлгадаг байж ээж дараа нь тэр артистуудыгаа нэр хүндэд хүргэх гэдэг ч юм уу те ингээд өндөрлөгт аваачих ийм амьдралын зорилготой юм байгаа байхгүй юу PDD. Тэгээ энийгээ тодорхой хэмжээнд хийж чадсан уу гэвэл чадсан. Яаж чадсан бэ гэхээр PDD-гийн гарт хохирсон хүмүүс те би чи өөрийгөө хүндлэхгүй байсан байж те гэдгээ ойлгоход илүү дөхөн болдог. Тийм ингээд одоо тэгэхгүй бол энэ артистууд ч нөгөө нэр хүндтэй болохын тулд амралтгүй нойр морой хулчаад чамаагүй ингээд ажил хийдэг тий уулзмааргүйсэн уулзалт энгийн митинг тий энгийн юм хохирол авахгүй гимгүү яг зөв митинг энтертэй ингээд уулзмааргүйсэн үед унтмаар байсан үед унтаж амармаар байхдаа тий ингээд бүр ингээд 7 сарын турш ингээд дараалаад ажилласан байхдаа нэг митинг ч алгасахгүй гэд өөрийгөө өөрийнхөө биеийг хүчилж өөрийнхөө биеийнхээ хил хязгаарыг зөрчиж ингэж митингтэй хийн байж алдартай болох гэж алдар нэрээ ингэж хөөж байгаа хүмүүс PDD-тэй учирсны дараа би ч өөрийгөө хөндлөх хэрэгтэй юм байна. Тэ ингээ би ч махан биеэгээ хөндлөх хэрэгтэй юм байна
Ингээ миний махан бие эрүүл мэнд гэдэг чинь айгүй чухал юм байна тий. Тэгээ би ингээд алдар нэрийн төлөө юу ч хийнэ гэдэг бодол маань одоо ерөөсө таалагдахгүй байна гэдгээ ухаарж байгаа байхгүй юу тийм үү. Гэтэл PDD яг зөв замаар энэ ажлаа хийсэн болвол одоо баян болох гээд ирж байгаа тий. Ингээ баян алдар нэртэй болох гээд ирж байгаа жаах хүүхдийг харчаад за чи баян байж болно гэхдээ чи сайн чанартай урлагийг гаргахын тулд чи эхлээд өөрийгөө хөндлөх хэрэгтэй те өөрийгөө амраах хэрэгтэй чи эхлээд өөрийнхөө энергийг сүнсийг сайхан дүүрэн байлгах хэрэгтэй инспирац тэгжиж чамд инспирац онгодч орж ирнэ гэдэг ингэж PDD өөрөө амаараа хийлж те ингээд тьюторлож гэж замчилж ингэснээрээ PDD дээр Ciara, Justin Bieber энэ одоо хүртэл айгүйх хөгжим гаргадаг лаг артистууд болох хэрэгтэй байсан байгаа байхгүй юу. Гэтэл PDD энэ үүргээ эго буюу хорлолын замаар буруу замаар хийсэн. Тэгээ яг хуу амьдралын зорилго тодорхой хэмжээнд биелсэн үгүй л биелсэн тий. Тэгээ энэ хүмүүс одоо Justin Bieber ч retire хийсэн шүү дээ. Ингээ хүнтэй нөөний Hailey-тэйгээ суугаад дуу муугаа ер нь бичгээ болцсон. Тэ ингээ амарж байгаа. Тэгээ би амрах хэрэгтэй байна. Би ингэж болохгүй мэн гэд. Гэтэ яг амар их Trump шарханд ингээ нөрөгдсөн. Тэрийг ангаахын тулд амарчлаа юм л та. Гэхдээ энэ артистууд өөрийгөө хөндлөж урлагийг гаргах юм байна. Урлаг гэдэг чинь надаас гард юм байна. Надаас гарна гэдэг чинь би өөрийгөө номер 1 тавих хэрэгтэй байна гэдэг юм хичээл сургаалыг энэ артистууд ойлгох хэрэгтэй. Тэгээд Justin Bieber тэрийг ойлгох гээд ингээд Hailey-тэй суугаад Hailey-тэй чамаагүй болтгоо суугаад тэгээд ингээд маншинд ордондоо ингээд амраад байж байгаа шинжтэй тий. Ангааж чадж байгаа мэдэхгүй нэг гэхдээ ангаах боломж нь бол ингээд сайхан бүрэлдсэн байгаа тийм үү. Өдөржин юу л хийж ин амарч илэн тийм үү. Ажил хийхэ байсан шүү дээ. Тэгээд Ciara, Justin Bieber хоёрыг одоо харах юм бол бүр ингээд сүнс нь онгот нь бөхцөн тий ингээд онгот нь бөхцөн, урлагийн тэнгэр нь бөхцөн гэдэг ч юм урлаг энэ төр гарахаа болцсон. Дандаа ингээд жоохон бодлогшорсон, тотгошоогоо орсон, Trump шархнаас ангаасан байдалтай. Гэхдээ энэ Trump шархыг ангаасны дараа би чи өөрийнхөө номер 1 тавих хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэл болчих юм байна шүү дээ гэдэг. Энийг ойлгох юм бол айгүй хурдан сэргэх бас боломжтой. Trump шарх бол юу ч юм биш гэж байгаа юм бол би биш. Тэгж хэлээгүй. Тэгээ миний хэлж байгаа санаа бол Trump шарх бол үнэхээр том ноцтой асуудал мөн үгүй л мөн. Гэхдээ Trump шархыг байх шаардлагатаас нь илүү жин өгөөд тэгээд Trump шархныхаа та хохирохч байх шаардлага байхгүй. Trump шарх гэдэг зүйлийг ангааж болдیں۔ Тэгээ энэс чөлөөлөгдөж болдیں۔ Энийг ангааж болдیں۔ Тэгээ та бодож байгаагаасаа илүү амархнаар ч ангааж болдیں۔ Тэгээ ингээд нөхцөл байдал нь бүрэлдээ, тэгээ дэмжлэг нь бүрэлдээ бүх юм ингээд сахиусуудынхаа сайхан сонсоод ингээд юм ингээд таарах юм бол Trump-ыг айгүй гоё эвтэйх ангааж болдیں۔ Маа. Тэгээ нэг сайхан зориглож жоод сайхан гоё ангааж болдیں шүү гэж хэлье. За тийм байна. Тэгэхээр Puff Daddy, Johnny Somali-гийн зүйлсүүд ийм байлаа. Юу гэж бодож байна? Ямар санагдаж байна? Тэгээд сонирхолтой санагдвал гоё share хийгээд, subscribe хийгээд, comment бичиж дэмжиж өгөөрэй. Тэгээ ягаа урд маань яг миний ингээд сайхан passion project гэдэг ч юм уу те ингээд яг ингээд үнэхээр миний гал дүрлцэж ингэж хийдэг. Айгу дуртайгаар хийдэг. Үнэхээр дуртайгаар хийдэг учраас би энэ подкастт ярьж байгаа зүйлсүүд маань олон хүнд хүрээсэй гэж би боддог. Тэгээд олон хүнд хүрэхийн тулд болохоор би заавал өөрийгөө төгс ойлгож иж робот шиг ойлгож иж олон хүнд хүрдэг зүйл хийхгүй гэж шийдсэн байгаа шүү дээ. Миний амьдралын зорилго миний сургаал болохоор тэр яагаад байгаа те. Гэхдээ зөвхөн өөрийнхөө байр сурах ингээд юм сургаалнуудаа байгаад байгаа те. Ингээд өөрийгөө ингээд юу гэх заавал ингээд шахаа төгс болгоод ингээд бүр үнэхээр ингээд зүлгсээр ягаад ямар ч өөг болгож аваад гаргах биш. Өөдөө чигээр нь ингээд үнцнийг бусдад хүргэх тэгжиж бусад хүмүүс ингэж ярьж болох юм биш үү? Ингэж өөрийгөө илэрхийлж болох юм биш үү гэдэг урам зориг авах гэдэг ч юм. За мэдхгүй. Тэгээд нэг тиймэрхүү юм байгаа. Тэгээд сайхан дэмжиж өгөөрэй. Үнэхээр их баярлалаа. Тэгээд айгүй хүн зэдэн байсан байж болцсохгүй. Тийм бол үгээд гоё өөрийнхөө дуртай газрыг амар гоё амраа маглан мэдрүүлдэг газрыг сайхан төсөөлөө. Нүдэнэ бясалгаад суугаад. За тэгээд дараа нь ингээ гоё халуун шоколад гэдэг ч юм уу. Амттай гоё ингээ дулаах юм. Идэрээ уугаарай тий халуун шүл гэдэг ч юм уу тий. За болохгүй бол зүгээр халуун цайчсан болно. Уугаа тэгээ өөрийгөө хүнжил дотор ингэж өөрийгөө хомж орчоод уцаараа тоглоно гэдэг ч юм уу. Өөрийгөө хайрлаж өгөөрэй. Өөрийгөө номер 1 тавь шүү. За баярлалаа дараагийн бичлэгээр уулзъя.